Та бүхний амар гэрээ. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар бүлэг чөтгөр 2 дугаар хэсэг. За өмнөх 1-р хэсэгт бид нэр энэ зураг тавиад зогссон байгаа. Энэ зурган дээр одоо юу гэдэг нэг панда шиг туулай одоо он амттай ингээл инээж ханаагаал байсан чинь нөгөөдөл нь гинт дайраал хамгийн төрөнгийн аваад тэгэл сүлдө ерөнхийдөө энэ амьдралын хүртэл авцсан юм шиг байна. Байгаль дээр одоо туулай урт наслахгүй шүү дээ. Тэгэхээр энэ сүнс нь одоо юу гэдгийг 40 хоногоо хүлээгээд байна гэдэг шиг юм болж байна гэсэн үг. За тэгэхээр зургийн тайлбар нь болохоор Ром хүн эзэнт гүрнээ сүм болгосон буюу католик сүм гэдэг нэг тийм байдаг. Монголд ч одоо нэг бас салбараа нээчихсэн сууж идэг ч юм уу тий. Монгол хүн эзэнт гүрнээ түүх болгосон. Миний түүх юм байсан гэл нэг тийм дурсаал байдаг. Интернетээр монголчууд ийм харгас бүдүүлэг байсан гэл ингээл яриалээдэг. Тэгэл түүхийн хичээл мичээл интернет дээр бүгдөө үзэл ингээл гахаал байдаг ч юм уу тийм үү. Тэгээ Британи хүн эзэнт гүрнээ банк болгосон гэж айхтараа одоо юу гэдгийг банкуд Британд байдаг. Тэгээд Британий паунд нь нэлээд хүчрхэг байдаг ч гэдэг юм уу. Гэхдээ интернет зохион бүтээсэн гэдэг утгаараа Америкийн SEMAH SIM татвар авдаг. Интернетээр ингээд мөнгө төгрөг шилжүүлэх юм бол дундаас нь SEMAH мөнгө авчдаг ч гэдэг юм уу. Тийм SIM тий. Энтгэгд их Монголын улс буюу их Монгол улс хаалтан дотор 1526-аас 1857 оны хүртэл улсыг их Британий эзэнт гүрэн дээрэмдээд түүх болгосон. За дараагийнх нь англиар бичсэн байна. 1880-аас 1920-ад оны хооронд Британи улсын колоничлалын бодлогоос болж энтхэг оронд хойд Солонгос, Маогийн хятад улс, зөвлөлт холбоот улсад болсон бүх өлсгөлөнгөөр өгсөн хүн амыг нийлүүлснээс илүү их хүн амыг одоо юу гэдгийг авч отсон тийм одоо юу гэдгийг харгислал явагцсан гэж энэ Ал Жазирагаас тэмдэглэсэн байна. Энэ болохоор мэдээж 100 сая гарчихсан тийм энтхэг хүн өгсөн байна. Энд Монголын эзэнт гүрэн бурхны өмнө ямар буруутай, энтхэг хүн ямар нүгэлтэй болоод ийм зовлонд унав, британчууд яагаад ингэж хэтрүүлв, хатуурхав гэвэл их Британд хүн амын өсөлтийг зогсоохгүй болоо дэлхийн дааз хитэрлээ. Ядуурл өрсөглөн нүүрлэхнэ гэж номлох хүмүүс гарч ирсэнтэй холбоотой юм. Жишээ нь номлогч Томас Роберт Малтус. Тиймээс зэрлэгүүдийн хоол хүнсийг цөмийг дээрэмдээд өлсөж үхэх гээд бурханд даатгах хорон бодлого явуулж байв гэж байна. Хоолыг авцсан бурхан энэ хүний амьдрах уугүй гэдгийг шийдэж байгаа. Үнэхээр л хүчгүй хүчтэйгийнхаа өмнө буруутай гэдэг болвоо гэж байна. За тэгэхээр чинь энэ дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн хүртэл Монголын гэсэн юм болгон л устж үгүй болж байсан гэх гээд байгаа. Энэ нь болохоор карма гэж ярьж байгаа юм л та. Юу гэхээр 13 дугаар зуун, 14 дугаар зуун монголчууд одоо хамгийн их устгаж байсан. Дараа нь тэгээд юу гэдгийг өөр үндэстэн хурж ирээд тэр Монголын гэсэн болгоныг устгадаг ч юм уу. Химхүүл юм болоод байгаа юм. За Европчууд колони улсуудаасаа дээрэмдсэн боолчлолын хүчээр олборлсон эд бараагаа хоорондоо чөлөөтэй наймаалцах санаа гаргаж түүнийг чөлөөт зах зээл гэж нэрлээд капитализм гихчийг босгож эхлэв. Одоо Европт ядуу хүнч ховорхонч гэсэн үхрийн мах идэж пи ууж ном сонин уншицгаадаг болов. За энэ чухал үг байгаа. Ядуу хүн ном сонин уншдаг болсон баа. Ядуу хүн бичиг үсгтэй байна гэсэн үг шүү дээ, тийм үү? За амьдралын чанар гихч дээшлэв. Энэ сайн сайхан амжилтаа тэд алдахгүй байхыг хичээж байлаа гэж. За зураг тавьсан байна. Энэ нэг юм далавчтай буржгар өстэй галт сэлэн барьсан нөхөр Буддагийн зүг заагаад энэ баахан хүүхнүүдэд юм ухуулж байх шиг байна тийм үү. Хүүхнүүд нь ямар нэгэн байдлаар зэр зэвсэг агсан тийм хүмүүс байх юм. За зураг тайлбар нь Христийн ертөнц сонсогдсон гэж байна. Шар сүрэл айсвэ 1898 он 2 дугаар сарын 1-р сарын 20 тийм үү. Herpes Weekly сэтгүүл гэж шар сүрэл гэсэн нэг тийм ба. За зургийн тайлбар нь болохоор дээрх ухуулга зурагт
Азийн колониудаас колончлалыг эсэргүүцсэн бослог галлага гарч байгааг зогсоох зорилготой тэргүүн Angel Mihail гэж байгаа. Араас нь уншин бид нэр ойлгохын тулд Лиахим буюу Элахим байхгүй юу? Европын эрх чөлөөний охин тэнгэрүүдийг дайн дураалж Азийн хамгийн ата жөтөдөө бурхан Буддаа энэ бослогыг тэргүүлж удирдах байгааг харуулж буй дүр зураг. Тэр Буддаа нь болохоор ямар нэгэн байдлаар дүрс хэлбэрийн хувьд нэг юуны Буддаа шиг л харагдаад их юм. Японы Буддаа шиг тийм үү. За газрын зураг тавьсан байна. Хятад улсыг хуваах Европын төлөвлөгөө гэж байна. Манжчин гүрнийг түүх болгож хувааж авах 1900 оны төлөвлөгөө Монгол улс Баатар цагаан хааны колони болох ёстой байв гэж байна. За тэгэхээр Филиппин болохоор мэдээж Америкийнх байх нь тэр Тайваны хажуу тэр хятадын далайн эргийн нутаг Японых байх нь байна. Бас Солонгос Японых байх. Тэгээд энэ Бээжингийн ойролцоо газар нутаг Германых байх байсан байна. Тэгээд ихэнх одоо юу гэдгийг Хятадын гид сэсэг одоо юу гэдгийг Их Британих байх нь байна. Урагшаа Франц гэдэг. Тэгээд төвд улс одоо хаанахыг байх нэг тодорхойгүй байна тийм үү. За тэгэхээр хамгийн хойно одоо Монгол улс болохоор энэ Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох байжээ. Гэтэл чинь 1-р дайн, 2-р дайн гэх нэг сони юм гараад ирсэн. За энэ атгаг түүх бидний чөтгөр гэсэн сэдвтэй ямар холбоотой юм бэ гэвэл шашинлаг хүний тарих толгой яаж ажилдгийг мэдэх хэрэгтэй гэдэг. За өнөөдрийн хувьд юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.